Сайн байцгаана уу? Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн авлагч Батчмаг байна. Манай бүлгэнд 7 гишүүнтэй, 5 тэргүүлэх зэрэгтэй, 4 ардын босгохын тэргүүний ажилтан, 1 заах арга зэрэгтэй багш нар ажиллаж байна. Сургуулийн зорилгын хүрээнд зорилгоо тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар маань тус хичээлийн жил бага ангийн монгол хэлний 15 хөтөлбөрийг сайжруулан тарааж өгөх материал гарын авлагаар баяжуулсан. Дунд давхлах ангийн хөтөлбөр, монгол хэлний хичээлийн хөтөлбөр 20, монгол бичгийн хичээлийн хөтөлбөр 10, уран зохиолын хичээлийн хөтөлбөр 15-ыг босруулан сайжруулж, тестийн сан тарааж өгөх материалаар баяжуулан сургалтын үйл ажиллагаанд хэрэгжиж байна. Хичээл бүрийн явцын шалгалтыг захимаар авч байна. Бага ангийн монгол хэлний хичээлдэр зочинтой цаг үйл ажиллагааг давтмал зохион байгуулж ирсэн бөгөөд бус үйл ажиллагаагаар эцэг эхчүүдэд сургалтын үйл ажиллагааг танилцуулах, хүүхдүүдтэйгээ хамтран суралцах, тэдэнд туслан зөвлөдөг байх тал дээр зөвлөгөө өгснөөр сурагчдын монгол хэлний мэдлэг чадвар дахиж байна. Жил бүр уламжлалт болгон зохион явуулдаг ур чадрын уралдаанд монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар амжилттай хамрагдан оролцлоо. Монгол хэлний багш Батчмаг 3 дугаар байр эзэлсэн. Мөн тэргүүлэх зэрэгтэй багш нар залуу багш нартаа арга зүйн туршлагаа төвийн дэвтрүүлэх зорилгоор хичээл зааж байна. Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран сурагчдыг хамтын оролцоогоор нь хөгжүүлж буй жишээн дээр бэлтгэлийн сэдвээр сургуультай оролцож төрүүлэн аймгийн бэлтгэлийн уралдаанд амжилттай оролцлоо. Бага ангийн монгол хэлний комитет дэвтэр бол сурагчийн төвд цэвэр бичигтэн анги, цэвэр бичигтэнд сурагч шалруулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Үсгэлийн хаа тэмцээнийг 1-р ангийн үсгэлийн баярыг угтаж зохион байгууллаа. Үүнд 1-ийн Б ангийн сурагч Игчин, 1-ийн А ангийн сурагч Тэргэл хам түшиг нар шалгарч байр эзэлсэн байна. Тус хичээлийн жил уран зохиолын комитет шинээр байгуулж 6-аас 12 дугаар ангийн сураг бичгийн хүрээнд орсон томоохон зохиолуудыг 5-аас 10 ширхгийг 253,000 төгрөгөөр худалдан авч сурагчдаар уншуулдаг ба мөн эссений номуудаар баяжуулж сурагчдыг ном уншуулах, эссе бичиж сургах үйл ажиллагааг доктортой явуулж байна. Чээл одоо дамбын туглах тамир армаа 10 ширхэг, ил төдвийн оройгүй сүм армаа 10 ширхэг, дээд цэдийн улаан амбан зодогт буюу 5-ын даваа туул 10 ширхэг, чиг гасан аянгат цагийн туул 10 ширхэг, дэ намдаг богшин чон уйсан туул 10 ширхэг, усны эргүүлэг ба борзооны явдал 10 ширхэг, додонгийн төдий хороотой танилцсан төв 1-2 давхмал 10 ширхэг, дэ яравжа саран төхөөний намтар 10 ширхэг, монгол хэл бичгийн шалгалтын туслах, монгол хэлний эсэлтийн шалгалтанд туслах гарын авлага 2 ширхэг, додонгийн төдөв өгөн бороо өгөн шурга эсэний ном 10 ширхэг. Энэ төрөл зүйлийг Монголд анх дэлгэрүүлсэн хүн бол Додонгийн төдвийн бичсэн эссенийх нь үг өгүүлбэр болгоно маш их үнцэнтэй санагддаг. Тийм ч учраас манай ангийн нэрээр Додонгийн төдвийн шилдэг эссенийх ном болох өгөн шуурга, өгөн бороо гэх номнуудыг худалдан авч ангиар уншиж байгаа. Эссений бүтэц агуулга гэвэл альва зүйлийг маш олон талаас нь задлж, шинжилж, судалж иж бичдэг. Тэгээд баттай их сурвалжаас авсан тоо баримт мэдээллийг ашиглан бичдэг болохоор хүний мэдлэгийг хэлж өгдөг. За ингээд хүүхдүүд та бүхэн Монголын шилдэг зохиолчулах Додонгийн төдвийн өгөн шуурга, өгөн бороо гэх мэт эссений шилдэг номнуудтай уншиж танилцаарай. Энэ үед биеийн төмөр сайжирч, биеийн тамир сажиж чадал хүч нь нэмэгдэж, учраас биеийн хөдөлмөрт илүүхэн оролцож хөлөртлөө ажиллаж байвал сайн. Ингэвэл хурсан бадганыг бушглах цэргийн жүжигчид биднэрт хүмүүн бичих сонио уншихыг уриалсан. Хүмүүн бичих сонио уншсанаар бид нар мэдээлэлтэй танилцж илүү сайн уншиж чаддаг болсон. Мөн хүмүүн бичих сонин дээрээс татсан бичгийг харж өөрийн бие дан сонсох чадвараа дээшлүүлж болно. Хүүхдүүдэд хүмүүн бичих сонио уншиж хэвшээрэй. Монгол хэлний багш Наран цэцэг маань энэ жилийн дураас манай ангийн хүмүүн бичих сонин нийтээрээ уншихыг уриалаад одоо хүртэл манай анги маань хүмүүн бичих сонингоо нийтээрээ уншиж байна. Хүмүүн бичих сонин уншсны ач тус гэх юм бол нийтээрээ ингээд уншлагатаа сайн болоод хүмүүн бичих сонин дээр маань бас цэвэр бичгийн тэг байдаг учраас дарган дуран цэвэр бичгтээ сайжран бие даан татлан бичих сурах боломжтой байгаа. 6-аас 8 дугаар ангийн сурагчид үндэсний бичгийн, хичээнгүй бичгийн дэвтэр болон
уншлагын номыг худалдан авч хичээл сургалтаа тогтмол ашиглаж байна. 6 дугаар ангиасаа үндэсний бичгийг хичээнгүй тэгээр бичиж сурснаар сурагчдад ахиц гарч аймаг болон улсын уралдаанд шилдэгээр шалгарч байна. Сайн байна уу? Намайг Ихтгэл гэдэг. Өдөө сургуулийн нарын ангид суралцдаг. Уран зохиолын хичээлээр Монголын нууц төвжөөг бүрэн ихээр уншиж танилцсан. Үүний дараагаар 12 бүлгийн 5 чагуулгыг үндэсний бичгээр бүтээл болгон гаргасан байгаа. Өнөө бүтээлийг хийх явцад Монголын төвөг соёлыг илүү ихээр судлах сонирхолтой болсон. Монгол хүмүүс Монголын нууц төвжөөг бүрэн ихээр унших хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тиймээс та бүхэн энэ номыг уншиж сонирхоорой. Монгол хэлний хичээлийн төрөлсөн олимпиадын 2-ын даваанд 12 дугаар ангийн сурагчийн төрөлд 12-ын Б ангийн сурагч Ерөөлтөд 3 дугаар байр хөрөл медаль бэлтгэсэн багш Баярбат. Монгол хэлний хичээлийн олимпиадын 2-ын даваа анги нийтийн төрөлд Баярбат багшийн бэлтгэсэн 9 анги 3 дугаар байр хөрөл медаль. Нийтийн номын сангаас зохион явуулсан өв соёл танин мэдхэн уралдаанд 12-ын А ангийн баг тэргүүн байр алтан медаль бэлтгэсэн багш Баярбат. Хотон Монгол бичиг төрийн бус байгууллагаас зохион явуулсан бүгрийн дотор уралдаанд 15 хүүхэд хамрагдан оролцсноос ахлах ангийн төрөлд Ерөөтөд 2 дугаар байр бэлтгэсэн багш Баярбат. Мэргэжлийн багшийн төрөлд Цэрэн Дижид 2 дугаар байр. Цагдаагийн газраас зохион явуулсан шүлгийн уралдаанд 9 ангийн сурагч Одон Чимэг дэд байр мөнгөн медаль, дүүрэн бэлэг 3 дугаар байр хүрэл медаль бэлтгэсэн багш Баярбат. Үндэсний бичгийн хичээлийн төрөлсөн олимпиад 2-ын даваа анги нийтийн төрөлд Цэрэн Дижид багшийн бэлтгэсэн 6 байнг дэд байр мөнгөн медаль, 7 байнг тэргүүн байр усад оролцох эрх, Бачмаг багшийн бэлтгэсэн 8 байнг тэргүүн байр эцлэн усад оролцох эрх авсан бөгөөд 7 бай 8 байнгийн бичвэрүүд улсын ишилдэг 14 багтсан байна. Харангай аймгийн засаг даргын ивэл дор зохион байгуулагдсан үндэсний бичгийн стандарт олимпиадад 7 байнгийн янжин алтан медаль, 7 байнг үлзий жаргал мөнгөн медаль, 10 байнг халиуна мөнгөн медаль, 10 анги зов заяа хүрэл медаль, 11 анги буян зул мөнгөн медаль, 11 байнг эв санаа мөнгөн медаль, 11 байнг ариун заяа хүрэл медаль, 12 А Ерөөтөд мөнгөн медаль тус хүртсэн байна. Үндэсний бичгийн хичээлийн төрөлсөн олимпиадын 2-ын даваанд Цэрэн Дижид багш мэргэжлийн багшийн төрөлд алтан медаль усад оролцох эрхээр шагнагдсан байна. 2022 оноос эхлэн наран цэцэг багш биерэн бичгийн дугуулан хичээлүүлж байна. Дугуулангийн сурагчид жил бүрийн бичиг үсгийн баяраар сургууль болон аймгийн хэмжээнд зохиогдсон уралдаанд багш сурагчид амжилттай оролцоод ирсэн. Энэ жилийн хувьд 8, 9, 11-р ангийн 20 сурагч биерэн бичгийн сургалтанд хамрагдан суралцж байна. Сайн байцгаана уу? Намайг Ууган Цэцэг гэдэг. Би энэ сургуулийн 11 ангид суралцдаг. Тэгээд одоогоос 2 жилийн өмнө би Наран Цэцэг багшийнхаа биерэн дугууланд явж эхэлсэн. Наран Цэцэг багшийнхаа биерэн дугууланд явж эхэлснээр би чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дээрээс нь зөв сууд сурах, үндснийхээ бичгээр зөв сайхан бичиж гарын нийлбэртэй болсон. Үндснийхээ бичгээр зөв сайхан бичиж сурцгаая. 2016 оноос эхлэн Цэрэн Дижид багшийн удирдлагын дор биерэн бичгийн дугууланд тасралтгүй 10 хичээлтэй хичээлж байна. Энэхүү биерэн бичгийн дугуулан хичээлүүлснээр сурагчид маань аливаа юмд мустай хандах, сууд сурах, анхаарлаа төвлөрүүлэх маш олон талын ач холбогдолтой. Дугуулангийн сурагчид жил бүрийн бичиг үсгийн баяраар сургууль болон аймгийн хэмжээнд багш сурагчдын хамтарсан үсгэснгээ гаргахаас гадна олон улсын чанартай Монголын сайхан бичигтэн, мөнх төмрийн бичиг, хичээнгүй бичигтэн зэрэг үзэсгэлэн уралдаанд тогтмол амжилттай оролцож ирсэн. Энэ хичээлийн жилийн хувьд 7-аас 8 дугаар ангийн 34 сурагч биерэн бичгийн анхан шатны сургалтанд хамрагдан хичээлж байна. Сайн байцгаана уу? Манай 4-р сургуулийн дунд ангийн биерэн бичгийн дугуулан маань 10 сарын 1-ээс эхлээд өдөө хүртэл тасралтгүй хичээлж байна. 10 сарын 1-ээс өдөө хүртэл хичээлэх хугацаанд бид нар бүх үсгүүд дээр яаж даралт хийх үү, өргөлтөө яаж авах уу гэх олон зүйлийг сурсан. Тэгээд биерэн бичлэр хичээлснээрээ сайн сууд сурдаг, анхаарал төвлөрөлт сайжирдаг, гарын эв дүү
төгсөрдөг гэхэд маш олон зүйлийг сурч авдаг. Тэгээд хүүхдүүд та нарыг ч гэсэн бэрэмжлэх хичээллэхийг уриалж байна. Их